Миний бодлоор л энэ бол одоо хамгийн айж болох үз. Харанхуу нууцуудын нэг байлаа. Оо, ямар сони юм бэ те. Хей, заяа цаа манайхаа. Тэгэл юм байна. Миний сог дэрийн тавтай морил. Өнөөдөр бүгнээрээ хамтдаа маш сонирхолтой бичлэгнүүдийг үзэх болно. За тэгээ надтай хамт эдгээр айц хүүц хүргэн бичлэгнүүдийг үзэхээс өмнө та бүхэн маань намайг дэмжиж subscribe болон like дараарай. За ингээд бичлэг рүүгээ шууд орцгоё. Би айгүй бас сонирхолтой нэг сувг болсон байгаа. Амар алдартай сувг. Cover your ears, break out in a cold sweat, or perhaps do the most basic and primitive of all. Cover your eyes and look away. Энэ нөгөө интро юм байна л да. Бас ойр дэмжлэг үзэв. The most basic of your reaction with recording so Интро бол би horrifying. баг үзэх шаардлагагүй юм байна. За. Just watching them will be a real challenge for you. Are you willing to watch? Яна спойл яваад юм шиг Well, үгүй юу? I dare you to try it. My name is Leonore Clay, and this is Nice to meet you, Leonard. The Darkest Secret. Wow. Today we present 5 scary videos you won't be able to watch entirely. Darkest Secret. За ингээд хамгийн арга нууцудаар бөөнөрөө хэлцгаая. Би мэдээж хамт байгаа. Танаас хамт байгаарай. Ойр дэзэг болох жоохон хүйтстэй байна. Яа. За. Number 5. Number 5. Хөөе. Жохон гайгүй мөн тэний жоохон хөнгөн. The footage that opens this video was sent by Ismael Soto, a subscriber from the city of Tecate, Mexico. Одоо Мексикээс одоо subscribe дарсан энэхүү сувгийн үнэж үзэгч нь явуулсан бичлэг юм байна. Was in charge of sending us an impressive situation captured during the night. За маш гайхширмар нөхцөл байдлыг одоо шин одоо бичиж авсан тэрийг явуулсан байна. За. He says that a friend of Энийг his зогсоохгүй. who was returning home after doing some shopping saw a strange flash of light on the power lines. The situation caught his attention. So with some fear, he approached the area to record a short video. He would be greatly surprised when that light takes shape, producing what you're going to see now. За энэ дээр угаасаа ямар ч тайлбар хэрэггүй. Зүгээр шууд үзсгээ. Зэний хүний яриаг орчуулах шаардлагагүй. Вау. Phoenix юм уу те? Галчуу юм уу? Воо. Гүй энэ зүгээр л гэрлийн юм ойл гэхэр сони те. Шууд өөрөөс нь гэрэл цацраадах юм. Гэтэ цаашаа ингээд одоо ингээд цаашаа явахаар гэрэл байх болж байгааз. Isn't that a phoenix? Of course. It was the first thing I thought. Then comes the logical process of trying to conclude how it happened. За. Then I thought that the bird had positioned itself on a very bright light, that by optical effect gave the appearance that it was on fire. However, notice the movement when it takes off. Notice how the brightness is maintained a few seconds later, even when it moves away from the possible light source. Тэ. What does За ерөөд бол яг бас яг минут адилхан яаж таамаглал төвшүүлж байна л да. Би ч гэсэн угаасаа ингээд амар юм тод гэрэлтэл эхлээд ойж байгаа нь ойж ийн гэж хараад байна. Энэ шувуун дээр те. Тэгээ цаашаага угаасаа нисгт нь гэрэлэн байхгүй болчихоос. Тэгэхээр энэ шувууны байсан газарт л your logical тод гэрэл denial угаасаа say байсан about байгаа л да. this? Тэ. Тэрээс шууд одоо нөө Phoenix боно галчуу гэж харахад бол CGI? If being a computer-generated image, it is of the highest quality. Imayan believes that the bird landed on the electric cables and caught fire due to a fault. Тэ ерөөхдөө бол харин тэ галчуу гэж харахад бол хэцүү. Бас ямар нэгэн CGI гэж харахад бол бас And would not хэцүү have юм flown байна. normally while maintaining that intense brightness. Яг Could тэр it be the mythical phoenix? би мիշт яг ингээд далавч Could the дэлгэхэр чинь legends be true? далавчаа ингээд дэлгэхэр чинь доороос нь уусаа гэж гэрэл яаж байгаа юм чинь те. Яг далавч дэлгэхэд яг гэж гэрлийн ойлгож байгаа юм шиг улам ингээд ялж байгаа хэвээр. Би бол энийг бол Or зүгээр are we only in the гэрлийн л нэг presence of a оолт баг те. Whatever it Тэгэхдээ is, доороос нь гэрэлж without байгаа a гэхэл doubt, it's one of доор the нь best гэрэл байхгүй footage юм. I've seen.
What do you think? Leave it. Эсвэл in the мэдгүй та comments. нараас юу гэж бодож байна бас та бүхэн манаас яг энэ бичлэгэн дээр бас сэтгэлээс доор хуваалцвал би маш их баярлах болно. За. Энэ бол маш Number сонирхолтой тий. Number 4. Яа. Дөрөв төвчлэг. The following recording was published on Reddit by a За user Reddit site дээр одоо Phantom88 in 1999, нийтлэгдсэн юм байна. who in the description says that the footage he uploaded 1999 was онд гэж шүү recorded тий. by one of the CCTV cameras located outside the place where his dad works. Ooh. There were a few seconds left before midnight when suddenly the camera began to capture what you will see next. За ерхэд бол яг гадаа байрсаас CCTV бичлэгт юу баригдсан байна? Мөнөр үзцгээе. За. Биш шүү 2022 он гэж шүү дээ. Би юм 1999-гээ сонсчоо. Гэж яхад яг юм бодож байхад. Ох. Ой. Юу вэ? Тэр нэг юм түгшиж яваад байгаа юм шиг хараа. Тийм удаас хоёр юм яваад байгаа юм уу? Ингээ хөдлөд тах юм. Цаадлынхаа нэг хар юм ингээд. Without a doubt, it is quite strange that they seem to be two somewhat translucent beings Яачгүй that walk хоёр by. тийм ээ. However, one of them has a rather particular appearance because in addition to walking hunched over, it has completely disproportionate limbs. Could it be an animal? Хоогийн нар яг амтик гэж харахгүй те. Гэтэ яачгүй ингээд хоёр яваад байгаас наан нэг цаана нэг. Тэр хоёулаа ингээ хүний царайтай юм шиг. I Яачаад ямар амар personally гаж have авдаг. seen a lot of Ёо. CCTV videos where people appear to be transparent, but I have never seen anything like this. Is it an error in the image? Вау, Or do цаадлынхаа you нараа think гараа ингээд something авсан. inexplicable Нугараад actually авсан happened харна. in front of this camera? Leave it in the comments. Ваа. Number Ямар сони би те. Би тэр яалч дэлхий дээр амьдарч байгаа. Дэлхий дээр юу ч хийж болно. Тэгээ саний The хол арай л following дэнд бай. corresponds to two recordings that separately do not meet the paranormal level necessary to appear in one of my videos. За number But 3. together, they make a paranormal case worth checking out. Вау, paranormal The хэрэг гэж first of шүү. them was sent to me by Jessica Sandi, Jessica a Sande. faithful subscriber who came across the footage on her social networks. Yeah. And she confesses until now, she has not been able to explain. За. The video was recorded by a couple of women who were talking while cleaning up a puddle found in front of a few graves, at which time they captured this strange phenomena. Observe. За мэдээж одоо бас ямар ч тайлбар угаасаа хэрэггүй. Одоо энэ бол ерөнхийдөө бол юун дээр нөгөө оршуулгын одоо нөгөө газар байгаа бичлэг юм биш үү заа юу. За бичиж гин үү? Гараач шинэ. За. Вау. Incredible. Oh my god. Ваа, ямар сони юм бэ те? Ямар сони юм бэ? Ямар сони юм бэ те? Энэ яагаад ингэ юм бол яаж байгаа юм бол энэ? Юу гэж ойлгохгүй энийг яг? Эсвэл өгсөд ямар нэг юм хэлэх гээд байна Anyone уу? seeing this would say that it is a paranormal manifestation, since it is not common to see something like this. Some attribute it to a scientific phenomena called corner vortex, which would explain the occurrence За of шинжлэх ухааны одоо тайлбараас нь үзье. these strange eddies thanks to small cracks that form in the ground. However, one so notorious Жижиг одоо нэг газар одоо энэ шалан дэш жижиг цуурал байгаа үед бол ингэн иймэрхүү бас хөдөлгөөн бас байж болно. Тэгэх юм бах та яг бодохоор lasting that long has never been seen.
It is also the fact that one of the witnesses said that at that time there was no wind blowing. Тэгээд ямар салхи хүллээг юу гэсэн үг юм бол. Үгүй бөөнөр бас нэг яа л та те. Хэрэг нэг газраа цуурсан байвал тэр цуурсан шалгийнхаа цуурсан хэсгээр урсаад орчихно гэжтэй. Яач чадсан? Тэгээд салхи байхгүйсэн гэдэг аахгүй. Тэгээд яагаад ингэж эн тэнд гарч ингэж эргэлдээд байгаа юм те. Бидгүй энийг бол The ястаа second мэдгүй юм. recording came Ястаа to мэдгүй me юм. thanks to a subscriber who did not want to reveal his identity. However, despite that, he sent us a footage captured by a security camera that he extracted to share with us. Бас л нөө security camera-д одоо бичигдсэн бичлэг байна. Бичлэгээ хуваалцсан байх юм A байна. strange video recorded in his workplace. And where what for him is a mysterious entity that is beginning to roam the place. За ерөөсөө маш одоо нууцлаг оршихуу. Одоо энд байсан бай. За бөөнөрөө шууд харцгаая. Шууд үзье. Look closely. За тгий ерөөхдөө маш ойроос бөөнөр маш анхааралтай харъя. Зэ. Оо. Оо. Яа юу вэ? Оо. Йоо ямар явсан юм бэ те? Яг ингэж хүн цаана ингэж гараараа ингэж тэмдрээд байгаа юм шиг та нарыг хар та. Юу юм бэ? Ямар сони юм бэ? Энэ юу юм? Энэ яг юу юм болоо? Энэ одоо энэ одоо юу юм? Ор юм хаашаа? Ирээ юм уу? Чад юм шиг харагд. Ор юм бэ нөө. Ор юм бэ? Тэр цаана байгаа шиг орч их нь юу? Аквариум юм шиг харагдах юм. Ох, ямар юу юм бэ? Яг нэг хүн нэг юм толны ертөнцид гацсан юм шиг амар харагч те. Маш юу харагч байна. Оо. Яа. Дэлхийн олорсоо маш юм сонин ачирхалтай зүйлээр бүр ингэж баялаг ариг. Гэтэ энэ бол арай л дэнд байна. Энэ яг юу юм болоо? Нэг юм тайлбарлаж болохгүй юм зүйлсэд яагаад амар гэж анхааралтай байна те? Йоо. Энийг бол үнэхээр итгэхгүй би бол ойлгохгүй юм байна. Дээр таацанд нь юу байгаа юм бол? Яа, ямар амар гаж хөдөлт юм бэ? Яа. Шийгүү. Яа. Яа, миний бүр нөө шар уснаад амар босч байна. Хөөе би зараач. Ингээ удаа хардгаар ямар амар өгөөм. Энэ одоо хайш ингээ шүнжэнгөө ингэсэн юм бах та. Уурхаа юу юм бэ шүү дээ? Preparation Mineria team байна уу? Уурхаа одоо энэ кампинг бичлэг юм шиг байна л да. Without a doubt, that is very striking. It is impossible for it to be a human being. However, it did not manage to pass our paranormal filter. Яа, Since би it бүр could яг well be an бүр яаж insect хүн шиг very харагдаад байна. close to the camera. What do you think of this clip? Leave it in the comments below. Йоо, за бүр ингээ хараасан чи хараа бүр амараас яг гар ингээ хөдлөөд байгаасаа та нар хар та. Тэр Number 2. хараараа ингээ тэмтрээд ингээ гад яагаад байгаа юм шиг. Йоо. Number 2. Йоо, ямар амир юм. Many have dreamed of the possibility of coming face to face with mythical creatures such as Bigfoot, the Chupacabra, Домгийн амтан одоо эсвэл одоо Bigfoot эсвэл одоо энэ амтыг or ёо the abominable Yeti.
За эсвэл that over the years gained тийм great ээ. popularity. Одоо Yeti гэх нөгөө алмасыг бид нэрлээд бас манай монголчууд бол алмас гэдэг те. Нөгөө өөр орнууд болох нь Bigfoot нөгөө том хөлтгөл те. Although the witnesses who say they have come across them have not obtained considerable credibility due to their vague accounts without verification or clips of dubious origin. However, in the Middle East, a video is circulating on TikTok in which a woman claims to have come face to face with one of these mythological creatures. За ерөөхдөө бол яг нэг эмэгтэй одоо энэ харах шин нэгдгээр одоо домгийн амт дээр нэгэнтэй бол таарсан гэж ярьж байл л да. Тэгээ TikTok дээр тавигдсан бичлэг юм байна. За. Watch. За үзцгээе. Та нар шигс үз. Маш анхааралтай харъя. Юу вэ? Энэ хараа урд нэг юм зогссон шүү дээ. Ямар том битэй юм бэ? Ямар өндөр юм бэ? Тэр нохоо ясаа айгаа зогтсон сая. Юу вэ? Гинара машинаас бүр ямар амар өндөр юм бэ те? Зүгээр л сүрлээр л юм хүмүүс л хийсэн юм шүү дээ. Its size is truly impressive. Тэ. And although it does not specify what specific creature it is about, many in the comment box associated with one of these. Тэгэл харалтаа та нар одоо шилэл энэ ингээд тулгуур нь л шүү дээ. Ингээл одоо энэ юу юм модел хэлгүүдээ одоо л. Өндөр юм тулгуураар ингээл тэгэл энэ тулгуураар ингээл нэг сүрлээр ч юм уу те. Ингээл доошоо одоо манав хашиг юм шиг. Энэ бол famous being. Дажиг хөнгөн шүү. Practically Ийм юмнаас л айх. Би бол ийм юмнаас л. Will it be so? Угаасаа хүний гараар хийсэн зүйл ээ нөө. Тэр хараач ингээд та нар те. Зүгээр ингээд сүрлээл ингээд хийсэн баг. Тэг бас ингээд бас юм хоёр гар мар бас яачжээ бас. Энэ бол зөв хүний л гараар хийсэн. Одоо ингээд яг бүр ойрхон ингээд хажуугаас ингээд та нар зөрөөд ингээд харахаар тэр зүгээр л улаан цав ингээд сүрлээр хийсэн зүйл байгаа юм. Ичгөө шүү. Санийх бол айгүй хөөрхөн хөнгөн. We conclude this video with footage sent by an Тайлбарлахад маш амархан anonymous бичлэг байлаа. when their email is quite disturbed by what they recorded while at a wake. They say that a few days ago, a neighbor from the sector died due to an unfortunate traffic accident. It was Яасан юу юм бэ? За одоо Ослоор өөд осон нэг юу юм бэ? during the victim's wake that the camera recorded a moment, as they say has earned them many sleepless nights. Oh my god. Охирс нүдэнээс ингэ. За би бол энэ дээр угаасаа ямар ч тайлбар өгмөргүй нөө. Бид нар зүгээр бичлэгээ үзчихэд л хангалттай гэж бодож байна. За үзцгээе. Pay attention. Яа, за анхааралтай маш анхааралтай харцгаая. Юу вэ? Нара талигч манай эдмийнх юм уу? Яа, за уушлаа. За дахиж зогсоохгүй. Гэтэ ямар эвгүй юм бэ? Энэ хараа талигч хажууд хараа. Яа, тамхиг татцсан. Хүндэт хэлгүй санагдчихээн. Ямар эвгүй би тэ. Ямар эвгүй би. Did you notice? Юу анзаарсан бэ? Та нар анзаарсан уу? Impossible as it is, the deceased woman seems to open her eyes. Нүдэ нээсэн баа мó. How could this be possible? Is it an error in the image? Is it a defect due to poor image quality? Or as suggested by our subscriber? Oh my Did the god. camera register how the woman opens her eyes? Нүдэ нээсэн шүү. As I always say, you have the last word Тэр here. яаж удаа шаарч. I hope you like this video because we have come to an end. Зориг гаргаад харъя. Last word here. Харсан тань сая.
Яаж ч нүдэн ийцсэн биш үү? Oh my. Ямар эвгүй юм бэ? Гэтэ хүмүүс ирэхэд нэг талиач болсон хүмүүс ч бас нэг хүний нөгөө болчингийн үйл ажиллагаа энэ төр чинь бас яг шууд цэвэр зогсоог байдаг байхгүй. Тэгэхээр чи бас нэг нээх ч юм уу нүдэн нээх ч юм уу бас иймэрхүү нэг шишэдийн бас нэг жижиг хөдөлгөөн аяг гаргадаг гэсэн. Гисэн гэж байгаа болохоо би ясаа мэдэхгүй байна. Ямар өөрөө яг шууд гарч ирсэн юм шиг. As I always say, Яа, энэ бол бүр have the үнэхээр last бүр яг word нүдэн here. нээж хараа. I hope you like this video because we have come to an end. Ямар My эвгүй юм name бэ? is Leonore Clay, and this was The Darkest Secret. Миний бодлоор л энэ бол одоо хамгийн айж болох үз харанхуй нууцуудын нэг байлаа. Ямар сони юм бэ те. За тэгээд өнөөдөр бичлэг бол миний хувьд бол маш сонирхолтой байлаа. Гэхдээ бас нэг яг үнэхээр тайлбарлахад айгүй хэцүү бас бичлэгүүд байлаа. Шууд нэг ихний нэг удаагийнхаа үзэлтээр хараа шууд. За энэ бол ийм юм шүү гэж хэлэхэд бол айгүй хэцүү байлаа. Зарим нь бол маш амар ойлгомжтой энгийн байлаа. За тэгээд та бүхнээс эдгээр бичлэгүүдээ сэтгэлээ хуваалцаад та бүхэн надад сэтгэл үлдээвэл би маш их баярлах болно. Мөн subscribe болон лайк дарахаа битгий мартаараа. За тэгээд мэдээж үргэлж дандаа бие одоорой. Bye bye.